Парламент телевиз аргумент хилцүүлэг шин дугаараар та бүхэнд хүрч байна. За манай удаагийн хилцүүлэг сүлжээний бизнес залин мөн эсэх тал дээр судлаач мэргэжилтнүүдээс хариу ирэхээр зочдтой урьж оролцуулаад байна. Ингээ хилцүүлгийн зочдтой танилцуулъя. За миний 100 гаруй талаас эхлээд судлаач Чимэд Дам, хуульч Амраад, за цагдаагийн хошооч Цогцайхан, цагдаагийн Ахмад амар заяанаар оролцож байна. За тэгэхээр сүүлийн жилүүдэд манай улсад за айл өрх бүрт нэг сүлжээний бизнес эрхлэгч байдаг болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. За тэгвэл сүлжээний бизнес эрхлээд манай улсын хууль эрх зүйн зохицуулт ямар байдаг талаар аргументыг төвшүүлнэ. За ингээд эхний асуултыг Чимэд Дам танаас асууя. За судлаач Чимэд Дамбын хувьдын тал дээр хариулт хэлэх бах. Манай улсын хувьд бол сүлжээний бизнес яг хэдийн үеэс эхэлж орж ирсэн ер нь ямар хууль эрх зүйн зохицуулалтаар явагддаг юм бэ? Орж ирсэн цаг хугацааг нь ярих юм бол 1972 оноос эхлэлтэй байдیں۔ Нэг төгрөгийн аз жаргалын захаа гэдэг. За тэгээд тэрнээс наашаа ингэж явсараад 90 онд аваад Жавхлан гадруулагч шин санаа төв. За ингээд бүр наашилж ингэж явсараад одоо та бүхний бүгд ингэ чинь сайн мэддэг G50 гих зэрэг. Хууль эрх зүйн хувьд бол 2001 оны 1 онд батлагдсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн 8.1-4-т олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар үйл ажиллагаа явуулах хоригдсон залттай байдаг. Энийг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн хуулийн 17-гийн 3-ын 2-ын 3 дээр олон шатлалт маркетинг болон пирамид тогтолцооны замаар үйл ажиллагаа явуулсан бол залингийн гэмт хэрэг тооцно гэж чангаруулж оруулж өгсөн байдаг. Хууль эрх зүйн хувьд бол. За хуульч Амрахтын хувьдын тал дээр хариу өгөх үү? Ер нь сүлжээний бизнес манай улсад зөвшөөрөлтэй байдаг юм. Ер нь яг ямар зөвшөөрөлтэй байдгийг за энэ тал дээр хууль эрх зүйн зохицуулалт яг ямар байдаг вэ? Сүлжээний бизнес эрхлэх буюу одоо яг одоо томьёос нэрлэдэг байгаа олон шатлалт аргачлалыг ашиглах замаар бизнесийг эрхлэх асуудлыг бол хуулиар зөвшөөрсөн ийм зохицуулалт бол Монгол улсад байхгүй. Сая судлаачийн хэлж байгаа аж ахуйн ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль, энэ хууль бол өөрөө ямар бизнесийг, ямар үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх вэ гэдэг ийм одоо хүрээг хамарж байгаа хууль боловч тусгайлж энэ хуулийн дээр дараах одоо үйл ажиллагаануудыг бол ерөөсөө хориглоно гэдэг энэ ерөнхий хориглолтын зохицуулалтыг хийж өгсөний нэг нь бол энэ сүлжээний бизнес. Тэгэхээр энэ өөрөө Монгол улсын хувьд бол хориотой. Гэхдээ хуулиар хориглоод бас бүх одоо зүйл ингээд зогсохгүй байна. Тэгээ учир нь бол нэгдүгээрт хүмүүс тодорхой байнгын цагаар ажил эрхлэхгүйгээр нэмэлт орлого олохын хүсэл эрмэлзэл бол дандаа байдаг. Нөгөө талд нь яг энэ одоо эрэлт хэрэгцээнд дэр тулгуурлаад яг энэ эрэлт хэрэгцээг нь одоо бараа бүтээгдэхүүн борлуулах байд юм уу? Эсвэл тодорхой юм одоо бараа бүтээгдэхүүний маркетинг хийх байдаг юм уу? За сүүл рүүгээ зүгээр ингээд элснийхаа төлөө юу таны баг мөнгө харивж ийн гэдэг ч юм уу ийм байдлаар нөх хүмүүсийн яг энэ нэмэлт орлого олох гэдэг юм уу? Эсвэл одоо өөртөө байгаа хөрөнгө харивжуулах энэ хүсэл эрмэлзэлээр тулгуурлаад яг энэ хэрэгцээн дээр нь тулгуурлаад тодорхой этгээдүүдийн зүгээс дотооддоо болоод гадаадын одоо бизнесийн салбар болох замаар л энэ үйл ажиллагаа явуулаад байна л да. Тэгээд ер нь бол яг хориглоод тавьдсан боловч яг энэ үйл ажиллагаа явагдаж гин үгүй юу? Одоо шилбэл ингээ хадгалан зэлийн оршоо ч юм уу эсвэл ийм хэсгүүд дээр байдаг шиг юм тодорхой нэг бүрчилсэн хяналт байхгүй учраас зөвхөн хохирсны дараа олон хүн хохироод цагдаагийн байгууллагад хандсны дараа л энэ асуудал нь илүү нэгдэж гарч ирдэг онцлогтой болж байна. За хошооч Цогцайхнаас одоо асууя. Ямар байр суурийг та энэ дээр илэрхийлэх вэ? Одоо ер нь хууль эрх зүйн зохицуулалт ямар нь Монгол улсад хуулиар зөвшөөрөгддөг юм уу? За түрүүн бас хэлсэн аж ахуйн нэгж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөг хуулиар үндсэндээ бол олон шатлалт маркетинг пирамид төгсөл өөр аргаар үйл ажиллагаа болох хориглосон гэж. Монгол улсын тухайд анхны сүлжээний тодтголтой энэ хориглосон үйл ажиллагааны холбоотой залингийн гэмтрэг бүртгэгдсэн нь бол шин санаа төв Жавхлан батруулагч гээд сүлжээний бизнес үйл ажиллагаа эрхэлжсэн. Аж ахуйн нэгж хувь хүмүүсийн талаар хэргийг тухайн үед бол улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмтрэг мөрдөх хэлцэгч байсан. Шалгагдаад Монгол улсын
эрүүл мэндийн тусгай ангийн 148 дугаар зүйл 148-ийн 4-р хэсэг зааснаар бол шүүхээр ял шийдэгдсэн байдаг. За энэ байдал далсан цогцогдохгүй явсаар хууль санаачлагчдын зүгээс 2017 онд шинжилэн батлагдаж мөрдөгдөж эхэлсэн эрүүл мэндийн тусгай ангийн 17-гийн 3 дахь хэсэг зааснаар бол олон жил маркетинг пирамид төсөөлөл өөр аргаар үйлдэж байгаа. Энэ үйлдэлийн аргыг залилах гэмт хэргийн нэг үйлдэл арга болгож хуулж өгсөн байдаг. За Ахмад амар цагийн хувьд ямар байр суурийг илэрхийлэх вэ? Яг миний зүгээс бол яг л энэ одоо хууль санаачлагдаад 2017 оны 7 сарын 1-ээс батлагдаж гарсан энэ хуулийн дээр маань байгаа 17-гийн 3 тоолон шаталт маркетинг буюу пирамид аргаар пирамид тогтолцооны аргаар залилах гэмтэрг үйлдэх гэсэн энэ зүйл залт байгаа. Тэгэхээр энэ бол одоо сүлжээний буюу энэ пирамид тогтолцооны арга маань залилах гэмтэргийн нэг үйлдэлийн арга юм а гэж үзээд байгаа юм. За тэгэхээр би бол одоо ингээд сүлжээний бизнесийг одоо энэ олон шаталт маркетинг одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудыг нэрлэж хэлмээргүй байна. Гэхдээ эдгээр тунд одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг. За цаашлаад витамин борлуулдаг, хорт тадрыг ялан дийлдэг тий одоо бүр айгүй тийм одоо лаг рекламтайгаар явагддаг тийм сүлжээнүүд байдаг тийм үү. Эдгээр ер нь хэр үнэн байдаг юм бэ? Энэ шинжлэх ухаанаар одоо батлагдсан байдаг юм уу? Судлаач Чимэд Амбын хувьд ямар байр суурийг илэрхийлэх вэ? За тэгэхээр над чи их гоё асуулт та. Тий. За нэгдүгээрт Альфасаар хэлэхэд сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдаг дэлхийд дээр байгаа компаниудад нэгч эмийн төрлийн бүтээгдэхүүн байдаг юм аа. Ийм байтга витаминч байдаг. За сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдаг компани одоо зах зээл дээр одоо тасаа хэллээ шүү дээ. Альва өвчнийг одоо тийм хор тавтарцсан тэгж дархлааг сэргээн за баг би муу айж байгаа хүнийг те одоо хэрэглээл босоод ирнэ гэдэг юм ийм хүн сурталчилгаатай. Тэгэхээр эдгээр сурталчилгаануудыг ингээд судлаад үзэхээр энэ сүлжээний компанид байгаа тэр сайн гэж яригдаад бүтээгдэхүүнүүд нь биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн гэж байдаг юм аа. Тэгэхээр биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн өөрөө им биш юм байна. Витаминч биш юм байна. Тийм учраас эмнээс хүндэрүүлсэн асуудал. Тэ. Хяналтаас, эмийн хяналтаас орхигдсон зүйл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. За бусад орнуудын эрүүл мэндийн байгууллагууд биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн. Альва өвчнийг эдгэж ангаах гэж сурталчлах. Ангаах ухааны дүгнэлт гаргахыг нь хүртэл хориглосон байдаг. Монголд хүртэл тийм дүрм журамтай. Сонирхолтой нь өнөөдөр зах зээл дээр өнөх сүлжээний компаниудын бараа бүтээгдэхүүн сурталчилж байгаа хүмүүс чинь за ерөөсөө суперлим ярьж штэ. Амрууга цацаал эрүүл булчин гэлдэг чинь за худалчин шүдний өвдөж байгаа бол өвддөг шүдэндээ зугаал эрүүл булчин гэлдэг чинь нуруундаа түрхэл одоо үе мөчөндөө түрхэл эрүүл бол энэ бол ямар шинжлэх ухааны нотолсон нотлохоо баталсан баталгаатай зүйл байхгүй. Эмэн тооцдог учраас эмийн гадна байдаг хяналтгүй орхигдсон зүйлээ. Харин биологийн идэвхт хүнсний нэмэлт хичээлийн бүтээгдэхүүн гэдэг маань хүчтгэж нэмсэн хүнсүүдийн зүйл гэдэг юм. Тэгэхээр энэ дээр одоо түрүүний таны асуусан энэ нэг мундаг одоо энэ сурчлага энэ ихэр үнэн бэ гэж энэ бол түүлийн худлаа. Зүгээр монхруулга ядаж сурталчилж байгаа хүн чинь энэ ч биш шүү дээ. Тэгэхээр хууль амар хатын хувьд ямар байр суурийг илэрхийлж байна. За энэ бүтээгдэхүүнүүд бүр үнэхээр үнэн байдаг юм уу? Одоо реклам нь бол бүр үнэхээр бүр хүмүүсийг бүр ятгахсан те бүр авч хэрэглэхгүй байхын аргуугаар тийм байдаг шүү дээ. Энэ сүлжээний гэж нэрлэгдээд байгаа яг ийм бизнес хийж байгаа одоо байгууллагыг мэдхийн тулд нийтлэг хэдэн шинжээд байгаа юм л да. Юу борлуулж байгаагаас үл хамааран одоо юу санал болгож байгаагаас үл хамааран нэгдүгээрт бол одоо таны саяны хэлээд байгаа юм хэтийдсэн сурчлагын арга хэрэгсэлтэй өөрөөр хэлбэл тухайн одоо бүтээгдэхүүн зараад байгаа борлуулад байгаа бүтээгдэхүүн эсвэл санал болгоод байгаа ямар нэгэн үйл ажиллагаа нь өөрөө одоо тухайн хүний аж амьдралд одоо илэрхий өөрчлөлт үзүүлэхийг амласан тий. Хоёрдугаарт бол тухайн хувь хүн энэ үйл ажиллагаанд оролцсноор их хэмжээний ашиг олох боломжтой гэдгийг амласан. Тэр ашигаа юм байнгын одоо давтамжтайгаар олох боломжтой ийм аргачлал боловсруулсан. Тэрийгэ санал болгодог. Тэгээд дөрөвдүгээрт нь бол өөрийнхөө одоо хамааралтай юм гишүүн хэлсүүлэх тий ийм өргөн үрээтэй сурчлагаа явуулахыг дандаа
орж байгаа хүнд бол таалагддаг. За тэгээд 5 дугаарт нь бол тухайн одоо орж байгаа хүмүүсийг зориудаар илтгэх, ятгах, бусдад нөлөөлөх ийм аргуудад бол бэлтгэж суралцуулах замаар энэ үйл ажиллагаа нь бол явагддаг. Тэгэхээр яг ийм одоо шинжүүд агуулдаг. Тэгээд яг энэ одоо саяны хэлээд байгаа юмдаа хүрцэн нэг тийм хідэн жишгүүдтэй жишээлбэл за манай энэ одоо ийм тийм захирал одоо эдэн зуун сая төгрөг авдаг, жилдээ тэд удаа одоо ингэж аялдаг. Ер нь бол амьдрал нь юм болцоо одоо чи энэ шиг болно гэдэг ч юм уу ийм модель харуулад яг энэ одоо энэ бол одоо чиний яг очихж байгаа зэгчин гэдэг замаар итгэж үнэмшүүлэх замаар ер нь бол явдаг. Тэгэхээр энэ шинжүүд бол яг бүгдэн дээр нь байдаг боловч ер нь аль нь ч ер нь үнэн байдаг. Дандаа цааталтаа бүрт бүтээгдэхүүнж бодиттой биш. Бодиттойгоор яг тэнд орсон хүн болгонд тийм их хэмжээний ашиг орлого олдох тэр нь байнгын байх боломжгүй тий. За тэгээд зүгээр итгүүлэх ятгуулах аргад суралцсан болохоос яг үнэн бодит байдал дээр бол нөхцөл шал өөр байхгүй. Тийм л байна. Хошигч амар сайхны үед ямар байр суурийг илэрхийлэх вэ? Энэхүү имийн бүтээгдэхүүнүүд за одоо маш сайн рекламтай, маш сайн маркетингтэй байдаг. Яг ясим дээрээ одоо мэрэгжлийн эмнэлтийн газраар орсон байдаг юм уу? Үнэхээр хүний биед сайн байдаг юм уу? Одоо яг ямар байдаг юм бэ? За энэ тохиолдолд бол мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн практикаар биелдэг. Өөрөөр хэлэх юм бол өөрийн хууль бус үйл ажиллагаа нуун далдлах, эмнэлэн далдлах. За хууль этгээдийн мөрдөлтийн газар бүртгүүлсэн байдаг. Олон улсад хүлээмжшүүрэгдсэн гэдэг нэр зүүдэг. За мөн хувь хүний болон аж ахуйн нэгж үйл ажиллагааны татвар төлдөг гэж үзүүлж харуулдаг, итгүүлдэг. За гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг гэж нэрлэдэг. Мөн дээрээс нь бараа бүтгэн өмнөлн таллаг зээлбэр шилжсэн гэсэн ийм нэр томьёолууд гардаг. За мөн тухайн элсэж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээ өгч сонирхол төр дөрөөлсөн ийм үйл ажиллагаанууд байдаг нь бол тогтоогдсон байдаг. За энэ үндсэн дээр бас шүүхээр тодорхой хариуцлага, эрүүг хариуцлага гэдэг хүлээлгсэн байт юм аа. За энэ сүлжээний бизнес гэх тодтголтой санхүүгийн пирамид үйл ажиллагаа бол эрэлт хэрэгцээ, хүний хөл сонирхол юмнууд нь одоо явандаа байхгүй болдог ч юм уу. Мөн дээрээс нь доор дороосоо илсээд төрөлдөж гарах хэмжээний хүн илсэхгүй болоод ирэхэд пирамид нурж эхэлнэ. Нурж эхлээд толгой болсон хүн өөрөө тодорхой хэмжээний хаврамшуулалтыг аваад явна. Доор үлдсэн хүмүүс яхаа вэхээр хохироод үлдэнэ. Энэ үед л яг цагдаагийн байгууллагад ирж шалгагдаж одоо холбогдох ажиллагаануудад хийгдээд төрөний миний хэлсэн юмуд бол тогтоогдсон байдаг. За Ахмад амар цагийн ямар байр суурийг илэрхийлэх вэ? Ер нь сүлжээний энэ бизнесээс одоо хорцсон тохиолдолж байдаг юм уу? Эрүүл мэндээр хорсон ямар нэгэн тохиолдол байдаг уу? Хавийн тохиолдолд бол тухайн иргэн нь яг ийм бэлтгэлээс шалтгаалж миний эрүүл мэндэд одоо тийм төрлийн одоо хор хохирол ингэж учирлаа, ийм өвчнийг одоо тий үүсэх шалтгаан нөхцөл болсон байна гэснийхаа үндсэн дээр хэрвээ цагдаагийн байгууллагт хандах юм бол энэ цагдаагийн байгууллага бүртгэж аваад тухайн ийм бэлтгэл одоо тэр байгууллагын сурталчилж байгаа бараа бүтээгдэхүүний чанар нь манай улсад одоо мэргэжлийн хэлээр тогтоогдсон энэ зүйл залтад нь тарж ийн үгүй гэдгийг шалгах юм. Тэгэхээр манай одоо иргэдийн хувьд болохоор энэ нөгөө нэг бараа үйлчилгээгээд одоо иргэдэд сурталчилж байгаа энэ сурталчилгаа одоо энэ арилжааны одоо зүйлсүүд нь үнэн зөв байна уу? Хэрвээ үнэхээр өөрийнх нь эрүүл мэндэд нөлөөлж гин үү? Үгүй юу гэдгийг нарийн сайн нягтлж тодтолгохгүйгээр зөвхөн хин нэгнийхээ ойр дотныхоо хүний амнаас амд амьдсан яриагаар за тэрний тийм өвчнийг энэ ийм бэлтгэл ингэж идгээсэнгийн энэний ийм одоо юу гэдгийг те эрүүл мэндийн шалтгааныг энэ ийм бэлтгэлийг ингэж ууснаар тэдэн сарын дотор арилсан байна гэсэн энэ амд амьдсан юунаас ярианаасаа болоод энэ сүлжээний буюу энэ пирамид тогтолцооны зэллэн буюу ингэж бараа бүтээгдэхүүн сурталчилж одоо иргэдийг хохироож байгаа энэ байгууллагын үйл ажиллагаанд нь элсэж ороод улам өөрөө хохирогчуулаад идэх тийм талтай байдаг. За ер нь бол манай улсад одоогоор хичнээн сүлжээ одоо пирамид тогтолцоо нурсан байдаг вэ? Одоо чимэд амгоос асууя л да одоо манай улсад одоо хичнээн сүлжээ яг нэг хэвээр баримт тоог нь мэдгүй байна. Та бүхэн бол мэрэгжлийн одоо судлаач хүмүүс болохоор тэр тайлбарлаа өгөх боллоо. 1972 оноос хойш одоогийн байдлаар ямар ч байсан миний судалж тогтоосноор бол 800 гаруй сүлжээний компани Монгол улсад орж ирсэн байт. Одоо эдгээрээс өнөөдөр зах зээл дээр 20 өрхтэй гүтэл компани үйл ажиллагаа болж байна. Энэ дандаа нөгөө бүтээгдэхүүн борлуулалт. Үгүй. Энэ дэр чинь юм байгаа шүү дээ. Хуулийн дээр чинь олон шатлалт маркетинг болон пирамид тогтолцоо гэдэг.
Тэ. За энэ аль нь. Гэхдээ мэдээч энэ саяны миний одоо юу гэдэг нэрлсэн одоо 800 гаруй компани дотроос дийлэнх нь пирамид тогтолцооны понзин зарилан байдаг. Бараа бүтээгдэхүүнээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байгаа дампуурсан олон шаталт маркетингийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа дампуурсан компаниуд бол маш олон бий. За түрүүн юу асууж байсан та тэр хорцсон тий одоо эрүүл мэнд дээрээ гэдэг одоо асуудал хохирсон асуудал гэж ярьж байлаа шүү дээ. Энэ дээр бас тодтогдоход нэмэт хэлэхэд за сүүлийн 3 жилийн хугацаанд яг энэ сүлжээний компани бараа бүтээгдэхүүнтэй холбогдолтой гомдол санал юм хүмүүс ингээд материал юм хүмүүс ингээд цуглуулад явхад эрүүл мэнд дээр хордоо зогсохгүй. Эрдэнэт хүний алтан аймаг бүгдсэн тохиолдлууд маш их байд юм билээ. Энэ бол өнөөдөр сошиал ертөнцид бол чөлөөтэй нээлттэй. Учир нь юу гэхээр тэр нөгөө худал хуурмаг сурталчилгаан дээр тулгуурлаж хийгдсэн зүйл дээрээс нэшэн өвчтөө нөө маргааш өгөх гэж байгаа нөгөө нэг хуурмаг сурталчилгаанд нэтгээд тухайн бараа бүтээгдэхүүнийг нь аваад өвчтөндөө хэрэглүүлээд бурхан болцсон тохиолдол хүртэл байж байна. За тэр понзин цалин гэхэд чинь хор тавдрын эмчилгээнд орох гэж байгаа, хагалгаанд орох гэж байгаа. Аавда цуглуулсан нэг 50 сая төгрөгөө понзин цалинд өсөх гэж оруулаад мөнгөө ч алдсан, аавыгаа ч алдсан тохиолдол өнөөдөр байна Монголд. 50 сая, 10 сая, 100 сая энэ хэмжээгээр ингээд залхиулаад явж байгаа тохиолдлууд Монголд маш их байна шүү дээ. За хууль ямар хатын байр суурийг сонсъё. Энэ яг энэ сүлжээний бизнесийн одоо хохирогч гэдэг ойлголт нь өөрөө одоо бусад төрлийн гэмт хэрэгүүдтэй харьцуулахад онцлог. Жишээлбэл хохирчоод хохирсноо мдээгүй байх тохиолдол байна. Өөрийгөө хохирогч гэд бодоод байж итл тухайн гэмт хэргийн хамтран оролцогч болсон байх тохиолдол байна. Нөгөө талдаа энэ одоо сүлжээний бизнесийн хохирол бол нэгдүгээр энэ нөгөө сүлжээний бизнесээр дамжуулж борлуулад байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх явцдаа өөрийнхөө эрүүл мэнд одоо амь нас өөр бусад зүйлээр хохирох, хэрэглэх явцдаа хохирох. Хэрэглэх явцдаа хохирцсон тохиолдолд энэнийг одоо хохирлоо нэхэмжлэх гаргуулах процесс нь бол яг нөгөө олон шаталт маркетинг эрхэлж хагаад эдийн засгаараа хохирцсноос арай өөр одоо төрлийн утга агуулга үүсэдэг шүү дээ. Тэгэхээр энэ одоо шийдвэрлэх арга зам нэг өөр байх гэх. Нөгөө талдаа одоо сая нийтэд ил болдог одоо G-time шиг те маш их хэмжээний хүний мөнгийг те их хэмжээгээр нь зайлсан. Энэ тохиолдолд тухайн хүний хохирол бол одоо эрүүл мэндээр юм эсвэл бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад тэр нь хуурамч байх замаар биш шууд утга мөнгө хохирол учирчаар одоо энэ тохиолдолд нөгөө хүмүүс маань хохирлоо бодиттой үнэлэхдээ өөрөө тэр сүлжээнээс ямар хэмжээний үр ашиг гаргаж авсан бэ гэдэг асуулт бол бас шүүхийн хувьд үнэлгүүцнийг тодорхой асуулт болно. Яагаад гэх юм бол магадгүй одоо 300 мянган төгрөг оруулж илсээд хит хэдэн үнийг оруулаад тэндээс өөрөө нөгөө сүлжээний маркетинг яг онцлог нь гişүү илсүүлсэн хүн болгоноос хуваар өөрөө авцсан тэр нь одоо үндсэн мөнгнөөс нь авцсан нөгөөдөл нэмээ хохирогч болсон бол цуг хохирогч болох уу эсвэл энэ хүн одоо санаатай санаанд хамтран оролцсон уу гэдэг асуулт хүртэл тавьдаг. Ийм л юуны гэмтгийнх нь өөрийнх нь онцлог нь ийм ингэж харагдаад байна. За сая хууль чамар хатын хэлсэн сүүлийн өгүүлбэр дээр цогцсайхан уншиж чавд юу гэж бодож байна. Ямар байр суурь илэрхийлэх. За цагдаа Монгол бүртгэсэн тоогоор бол яг энэ гэмтрэх дээр бол нийтдээ нэг 13 аж ахуй нэгж 20 гаруй иргэн холбогдсон шалгагдсан. Зарим нэг нь бол гим гуруутай болохын шүүхээр тогтоогдоод эцэслэн шийдвэрлэгдсэн. Тодорхой төрлийн хэрэгүүд нь бол одоо мөрдөн шалгах ажиллагааны явц шалгагдаж байна. Хинтээ бол хуульчтай бол санал нэг байна. Тийм ээ. Яг энэ шүлжээний их тодтолтой хууль бус үйл ажиллагааг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой эрхүй байгууллагуудад шинжлэх төр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулна. Тэр шинжилгээний дүгнэлт юмнуудыг үнэлж мөрдөн шалгалгаа явуулж одоо прокурор шүүхийн шат руу өргөдмөн шилжих юм бол. Дээрээс нь тодтол хэлэхэд бол түрүүн би яриад өнгөрсөн одоо юу гэдэг толгой болсон мөр болсон хүмүүс нь бол урамшууллаа аваад пирамидаас гараад явдаг юм. Яг толгой гэж болсон хүмүүс нь бол эрг бол зааснараа хариуцлага хүлээн. Мөн түүний дор дэмжиж орсон хүмүүс бол тодорхой хэмжээний доороо хүмүүсийг илсүүлж оруулснараа урамшууллын мөнгө аавна. Урамшууллын мөнгө авсан иргэд өөрсдөө эргээд
яг энэ гэмтрийн холбогдогч болон энэ хэрэг дээр иргэний хариуцлаар татагдаж бас явах эрсдэлтэй юм аа. За амхан даанар заяа байрсаар илэрхийлээ. Яг миний хувьд бол одоо тий энэ бид эдийн санал бол нэг л байна л да. Яагаад тэгэхээр энэ сүлжээний бизнес одоо энэ пирамид цалингийн өөрийнх нь арга нь миний доор дараагийн иргэн эрэлсэх ёстой, дараагийн иргэний доор дахиад тэрний дараагийн иргэн эрэлсэх ёстой гэсэн энэ зарчмаар явдаг болохоор эн чинь яг энэ нэг хамгийн ихний хүн бол тий бусдаас цуглуулсан мөнгөөрөө одоо юу гэдэг өөртөө ашигтай давуу байдлаа бий болно. Хамгийн эцэст орсон иргэн бол хамгийн их номер 1 дэх хохирогч болдгоор одоо үйлдэлийнх нь арга нь яг энэ зөвлөнгийнхаа. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа дундуур та бүхэнд нэгэн видео хүргэе. Энэ бол за хэдхэн жилийн өмнө одоо маш их шууган тарьж байсан G-Time сүлжээний хохирогч байгаа. За ингээд G-Time сүлжээний хохирогч хэрхэн хохирсон талаарх мэдээлэл та бүхэнд хүргэе. Би 2016 онд G-Time сүлжээнд анх хэлсэн. Тэгээд яг тухайн үедээ найз нөхдийнхөө бас хүрээлэл дунд манай найз охин ийм сүлжээ орж ирсэн учраас энд ороход хүмүүс маш их мөнгө авж байна. Тэгээд энийгээ тэмдэглэж гин гэсэн юуны таав одоо урилгын дагуу одоо тэр мөнгө авсан хүний баяр дээр очиод тэгээд үнэхээр ийм их хэмжээний мөнгө авч болдгийм мэн гэж бодсны үднээс тухайн үед анх хэлсэжсэн. Тэгээд удаа дараагийн одоо хөрөнгө оруулж нийтдээ 8 сая төгрөгөөр хохирсон байгаа. Тэгэд энэ хохирлын мөнгө маань яг надаас өөрөөс мэнж гараагүй бас нэг тодорхой хэмжээнд хашаа байшингаа барьцаанд тавьж иж би тэгж энэ хэмжээний мөнгөийг олсон. Тэгэд одоо хүртэл хохирлооч барагдуулж авч чадахгүй. Тэгээд үүнээсээ болоод хашаа байшин одоо ор хоронгороо бараг тоглох хэмжээнд болчихсон ингээд байж байгаа. Тэгээд танад телевизэд ханд холсон шалтгаан маань болохоор зэрэг ард иргэдэд бас иймэрхүү сүлжээний бизнест нэгээ битгий урайлаач ээ. Урайлсан ч гэсэн маш сайн одоо нэгтэлж те ер нь хохирол үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалж нэг удаа аваад зогсох одоо нэг удаа үнэхээр авсан бол тэгээд тэр хэмжээндээ зогсож ч юм уу тэгэж яахгүйгээр одоо яг бид нар шиг ингээд шуналтаад дахин ингэж хөрөнгө оруулаад ах юм бол өөрийн амьдрал те эд материал эрүүл мэнд бүх зүйлээрээ л хурд юм байна гэдгийг л бас анхааруулмаар байна. Энэ сүлжээнд дэлснээрээ та ашиг хүртсэн үү? Хамгийн эхлээд бол яг ашиг авсан. Тэгээд хөрөнгө оруулсан мөнгөө 2-3 дахин уулж авсан байгаа эхлээд. Тэгээд одоо үнийг улам их өсгөх тийм хүслээр их мөнгө оруулсан. Тэгэхээр G-Time сүлжээний хохирогчид ер нь дэлгэцийн өмнө ил гарах сонирхолтой байдаг. За ер нь аль сүлжээ эрхэлдэг бизнес эрхлэгчид болон хохирогчид ямар нэгэн байдлаар яриа өгөхөөс татгалздаг дүр зургийг бид нар харж байна. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэн тавья. G-Time сүлжээ ер нь манай усад цор ганц те одоо толгойлогчтойгоо дээрэс нь залилсан бүх мөнгөтэйгөө баригдсан ийм тохиолдол болсон байгаа. Тэгэхээр энэ ер нь баригдсан энэ хүн одоо хохирлыг барагдуулах тийм одоо эргэцэн үндэслэл байна уу? Одоо иргэдэд гэсэн үг шүү дээ. Чүр дамп танаас байр суурийг сонсъё. Монгол улсын түүхэнд G-Time одоо энэ ч их гой сурталчилгатай шүү дээ. Казахстаны ядуурлыг бууруулах. G-Time гэх нэртэй. Үндэснийхэн сүлжээ гэж. Тэгээ Монгол улсад үйл ажиллагаа оруулж ирээд өөрөөр хэлбэл энэ үгийг утгачлаад эргээд буулгаад үзсэн бол Казахстаны ядуурлыг бууруулахын тулд монголчууд туслаад байгаа байхгүй. Тийм л одоо утгатай. Энэ үгэн дээрээс нь л ихтэл ингээд судалгаа хийгээл ингээд үзсэн нөгөөх нь бараагаар мөнгөнд толтлогдсон пирамид болж хуурсан. За энэ ч бол хааваас 2006 оны асуудал шүү дээ. 2016 оны асуудал байхгүй. Дараа нь тухайн компани ингээд нийгэмд одоо ингээд илчлээд одоо юу гэдэг сэрэмжлүүлээд ингээд бичиж яхад бол тухайн компани Монгол улсад үйл ажиллагаа явуулах юм ч аж ахуйн хүчин гэрчилгээ байхгүй. Зах зээл дээр хараар үйл ажиллагаа явуулж байсан. Бараа бүтээгдэхүүн хил гайдалаар яаж орж ирсэн мэддэггүй урсад бүртгэсэн бүртгэл байхгүй явж байгаа жишээ. Тэгээ энэ чинь 2016 оны 11 сарын 17 болон 18-ны өдөр хөлзөө одоо нэг аж ахуйн нэгжийн гэрчлэгийг авсан байсан байхгүй. Яг тэр үед. Эхлээд гомдол гаргахад аваагүй байсан мөртлөө дараа нь авсан байж байгаа чинь ч үгүй юм. Тэгэхээр энэ G-Time гэдэг энэ сүлжээний үндсэндээ Монголын түүхэнд бол сор ганцаараа
гадаад эзэнтэйгээ бүр толгой эзэнтэйгээ шүү дээ. Ихээхэн хэмжээний мөнгөтэйгөө тийм ээ. За тэгээ Монгол улсаас цугтах үйлдэл дээрээ бүр баригдсан. тэг үнэнд гүйцэтгэд өөрөө цугтсан шүү дээ. Тэг баригдсан. Одоо бид нар цагдаагийн ерөнхий газар маань 6 гаруй тэрбум төгрөг. За тодорхой улс тооны машин, эд хөрөнгө тийм үү бараа бүтээгдэхүүнийг битүүмчилж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ G-time-ийн асуудал бол өнгөрдөг оны 7 дугаар сард прокуратур шилжсэн. Прокуроос одоо Канад энэ асуудал шүүхээр шийдэгдээд ингээд яасны дараагаар энэ хохирогчтой одоо энэ битүүмчилсэн мөнгнөөс олох боломжтой гэдэг юм асуудлыг бол яригадаад байна. Би энэний эсрэг байдаггүй. Шулуух хэлгээд. Яагаад тэгэхээр нэгдүгээрт Монгол улсын хуулиар чи 20-т үйл ажиллагаа байна. Олон шатлалт маркетинг болон пирамид тогтолцооны зам. Хоёрдугаарт сүлжээний бизнест ихэвчлэн одоо ороод ажилладаг хүмүүс тийм ээ. Хуулиар 20-т гэдэг нь мэдсээрээ талбар болтой. Тийм учраас юу гэдэг гэхээр миний хувьд бол одоо энийг одоо тэр мөнгийг иргэдэд буцаагаад ингээд тарааж өгөх биш. Улсын орлого болгож хүмүүст анхааруулгыг хатуу төвшөнд өгөх хэрэгтэй л гэж хэлмээр. За хууль хамаатан яриаг сонсъё. Яг би нөгөө өнгөлөгчийнхээ үднээс л хандах гэдэг юм л да. Тэгээ энэ гэмтэргийн улмаас учирсан хохирол гэдэг ойлголт эрэг эрхцүүд байгаа. Энэ олон шатлал маркетингийн өөрийнх нь онцлог нь бол нэгдүгээрт эхлээд итгүүлэх, тэгээд дараа нь оролцуулах, тэгээд залилах гэсэн юм нэг юм өөр ингэсэн дараалалаар явагддаг. Тэгээ итгүүлэхийн тулд түрүүн бас энэ цагдаагийн уншууч маань хэлж илээ нөгөө Монгол улсад ямар нэгэн байдлаар лаборатори ч юм уу төрийн байгууллагаас нөгөө энэ сүлжээний бизнесийг итгэмжлэх боломжгүй учраас дандаа олон улсын тийм байгууллагын шагналтай ийм олон улсад нэр хүндтэй ингэж явдаг дэлхийн тэдэн орон залбартай гэдэг нэр тэгээд ийм зохиомл хийсвэр түүх тэгээд ийм гоё офис нэг олон хүн тэнд нь ингээд ороод бужигнаад баяжаад байгаа ийм түүх гаргаж ирж байгаад ингээд нөгөө хүнийг бол одоо оруулахаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд оруулаад тэгээ энэ хохирогч бол эхлээд энэ одоо гэмтэргийн үйл ажиллагааны хохирогч болж байна гэдгийг бол ер нь бол мэддэггүй. Гэхдээ тодорхой тохиолдолд ялангуяа энэ нөгөө ийм сүлжээч олон давтагдаад ирэхээр энэгээр ингээд мэрэгшээд баг ингээд дараагийн одоо миний ороод одоо ингээд тэ хүмүүсийг заллаад гарах сүлжээ хаана байна гэдэг өөрөө санаачлахгүй ер нь дунд нь одоо ийм тоглогч хийдэг ийм баг тэр мэрэгжил болохтай нэг хэсэг бүлэг хүмүүс байна л да. Тэрнээс бусдаар одоо яг нөгөө одоо хар хилэнд нэрлэж занснаар бол нөгөө юуны одоо пирамидын хамгийн доод шатлалын тэр хүнээр төгсгөл болж байгаа энэ хэсэг бол үндсэндээ одоо хамгийн сүүлд мэдчихэв. Тэгээ мэдсэн хохирогч нараас ер нь ингээд яг практик дээр харахаар нэлээ хэсэг нь бол хохирсноо мэдээ зүгээр хайчдیں۔ Одоо энэний араас явах гэж төг за энэ хэмжээнд хохирсон их юм гэдэг ингээд хайчихна. Ер нь бол ингээд нэлээ хохирогч нар нь олон болоод тоон их болоо. За тэгээд тэр хохирол нь бол тухайн хүний ахуй амьдралд нөлөөлөх хэмжээнд очиод ирэхээрээ одоо бөөнөрөө энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хандах, хэвлэл мэдээллийн байгууллагад хандах юм ингэж явдаг. Тэгэхээр энэ яг хамгийн сүүлд ороод хохирчод байгаа өөрөөр хэлбэл тэр пирамидаас дамжуулж ямар нэгэн ашиг олоогүй тэ өөрөө гişүү илсүүлээгүй яг энэ хүмүүсийн хохирлыг бол хууль зүйн утгаараа барагдуулах юм л тэ ёстой л гэж хэлүүлээд байна л да. За цагдаагийн хошууч сагцаахан ямар байр суурь илэрхийлэх вэ? Хохирлыг ер нь барагдуулах ёстой юм уу? За баярлалаа. За G-time гэд нэрлэгдээд байгаа энэ хэргийн тухайд бол гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж Монгол улсад үйл ажиллагаа хийсэн. Гэтэл яг энэ компаниас бодиттой хөрөнгө оруулсан юм уу гэхээр зүр байхгүй мөрдөн шалгалтын тогтоогдсон зүйл байхгүй зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдгийг байгуулахын тулд тухайн дансанда $100,000 байршуулсан байдаг. Мөн дээрээс нь бодит байдлыг нуун дарагдуулаад иргэдийг төөрөөрт оруулаад олон тооны иргэдээс татан төвлөрсөн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулсан. Яг үндсэндээ бол G-time гэдэг компани бодит хөрөнгө гэж бол байхгүй. За мөрдөн байцаалтын шатанд бол хэд хэдэн хөрөнгүүд болон одоо арилжааны банкудах тухайн компани эзэмшлийн дансандах мөнгийг бол брокерийн зөвшөөрлөг битүүмжилж хамгаалсан байдаг. За дээрээс нь эрг хуулийн тусгай анги заасны дагуу гэмт хэрэг шинжтэй гэдэг асуудлыг шалгаж тогтоогоод иргэдэд хохирлыг нөхөн төлөвлөх боломжоор нь хангаж түүнд нь брокер хяналт тавиад мөрдөн шалгах ажиллагаа өнөхөр бодиттой хийгдсэн байна гэж үзээд мөн ялах түнэлтээ үлдээд шүүхрэг шилжүүлэхэд одоо бол хэрэг бол бэлэн болсон байгаа гэсэн мэдээлэлүүд бол гараад байна. Тэгэхээр зэрэг хохирлын нөхөн төлөвлөх нь бол
цагдаагийн байгууллагын тухайд иргэдийн хохирсон хохирлыг нөхөн төлөвлөх боломжоор хангаж мөрдөн байцаалтын шатанд боломжоор нь хангаж одоо нуугдум лид хөрөнгийг илрүүлэх нуугдум лид хөрөнгийг илрүүлэх тийм ээ. Одоо хил байгаа эд хөрөнгүүдийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжиж хамгаалах тэр ажиллагаануудыг хийгдэж мөн шүүхийн шатанд хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдэг асуудал одоо яригдж байна. За ахмад амар цагийн хувьд ямар байр суурь хэлэхээр ер нь энэ бүтээгдэхүүн чи одоо нэг хаанаас яаж орж ирсэн бэ гэдэг одоо нэг Казахстанаас орж ирсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн нөгөө ямар замаар одоо гайлаар татвартаа орж ирсэн юм уу гүн юм те яг яаж орж ирсэн юм бэ гэдэг юм бэ? Яг энэ бол мөрдөн байцаалтын шатанд одоо тий цагдаагийн байгууллагаас тогтоосон байгаа л да. Гэхдээ энэ одоо ямар замаар яаж орж ирсэн энэ бараа бүтээгдэхүүн нь үнэхээр одоо миний одоо тий тэр хэрэгцээ шаардлагад нийцж байгаа мó гэдгийг үл хамааран одоо G-time-д элсэж орсон иргэд маань болохоор бараа үйлчилгээг нь сонирхож авснараа бас хохирогч болсон одоо ийм тохиолдол байгаа байхгүй юу. Цагдаагийн байгууллагын зүгээс бол одоо жишээ нь энэ G-time-ч гэлтгүү сүлжээний бизнес эрхэлжийн залилангийн пирамид тогтолцооны аргаар залж байгаа гэмт хэргийн хохирогч холбогдогчдын асуудал дээр шалгалтын ажиллагаа хийхдээ эхний энэ иргэн эхний хохирогч байна. За энэ иргэн эцсийн хохирогч байна. Тэгэхээр эхний хохирогч иргэний мөнгийг өнөөдөр гаргуулна. Дараа эцсийн хохирогчийн мөнгийг маргааш гаргуулна гэдэг юм уу. Тийм одоо асуудлын талаар бол цагдаагийн байгууллага ярих ямар ч боломжгүй. Харин энэ тухайн одоо сая зохицохоо уушуулж ирснээр нуугдмал эд хөрөнгийг буюу холбогдогчоос гаргуулах энэ эд хөрөнгийг те захиран зарцуулах эрхийг хязгаарлах гэсэн хуульд заасан албадлагын арга хэмжээнүүдийг аваад хэрэг цугларсан нотлох баримтын хамтаар яллах дүгнэлт төлөвлөх саналтай прокурор шилжүүлж, прокурорын байгууллага шүүхийн байгууллага шилжүүлж, шүүхийн шийдвэр гарсны дараагаар энэ иргэдийн хохирлын асуудлыг шүүхийн шийдвэрт яаж заасан байгаа тэр асуудлаар нь бол хохирол нөхөн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх болж байгаа юм л да. Тийм. Түүнээс биш одоо цагдаагийн байгууллага бол манай иргэдийн дунд бас нэг ойлголт байдаг. Ерөөсөө цагдаагийн байгууллага түгөө цагдаагийн байгууллагаар шалгуулсан тохиолдолд хохирол нөхөн төлөгдөх ёстой, хохирлын асуудлыг цагдаа шийдвэрлэж өгөх ёстой гэсэн ийм одоо ойлголттой байдаг. Энэ болохоор яг хуулинд заасан одоо заалтынхаа дагуу бол цагдаагийн байгууллага иргэний хохирсон асуудлыг нөхөн сэргээх тийм ээ иргэний тэр эрх ашигыг хамгаалах үүрэгтэй энэ талаараа мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Гэхдээ хохирлын асуудлыг бол шүүхэн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа одоо зохицуулдаг юм журамтай. Энэ дээр энэ саяны хэлж байгаа санаан дээр гол одоо эцсийн шийдвэр бол хаана гарах вэ гэхээр шүүхээс гарах гэж байна. Шүүхээс гарахдаа бас талууд ямар байр суурьтай шүүх ажиллагаанд оролцож байгаа вэ гэдгээс хамаарна. Өөрөөр хэлбэл одоо нөгөө энэ хэрэгч одоо хэд ч 6,000 ч үлээ хохирогчд байгаа гэдээ хэлээд байгаа. Тэгэхээр энэ хохирогчд өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол ямар хэмжээний эд хөрөнгөөр хохирсон. Энийгээ одоо нөгөө гэмбуруута гэж үзээд яллагдаад байгаа этгээдээс эрүүгийн хэргийнх нь явцад энэ иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоолгоод мөнгө гаргуулах нэг. Эсвэл энэ эрүүгийн хэргийн тусдаа шийдэгдээ дараа нь дахиад иргэний журмаар одоо хохирлоо нэхэмжлэх. За гэмтэргийн үйлдэж явах явцдаа одоо бий болгосон эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ? Одоо нэг улсын урлаг болох юм уу яах юм бэ гэдэг энэ асуудлыг мөн цогтно шүүх хэтлэн шийдвэрлэнэ. Тэгэхээр энэ явцад одоо яг хэн яг хохирцсон, хэн яг оролцоод яваад байгаа юм. Дөрөвний нөгөө хэлээд байгаа нөгөө иргэний хариуцагч гэдэг ойлголт байна. Хэдийгээр тухайн гэмт хэргийг санаачиж үйлдэх үуч гэсэн бусад этгээдэд одоо эд хөрөнгийн хохирол учрах нөхцөл байдлыг бий болгочод одоо тэр нөгөө сүлжээний тэр дунд байгаа гэдэг хэлээд эхлүүлээгүй. Гэхдээ өөрөө оролцоод мэддэг бай, мэдээгүй бай, санаатай бай, санаандгүй бай хүмүүсийг илсүүлэх замаар тэр хүмүүст хохирол учруулчиад байгаа хүн чинь бол одоо ингээд энэ гэмт хэрэгтэй хамааралтай этгээд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо цэвэр нөгөө хохирогчдыг өмгөөлж байгаа улсын яллагч талаас шүүх энэ асуудал дээр ямар одоо байдлаар дүгнэлт хийж аваа гэдгээс шалтгаална. Тэгэхээр яг нэг мөр одоо шилбэл энэ тохиолдолд ерөн сүлжээний бизнесийн хохирогчдод хурааж авсан эд хөрөнгийг нь хуулийн дагуу тараа эсвэл тарахгүй гэдэг зохицуулт бол нэг мөр байхгүй учраас тухайн кейс болгон дээр нөхцөл байдал болгон дээр шүүх бол хэрэгээ үнэлээ шийдвэр гаргах явах нь ийм л эрх зүйн зохицуулт байна. Тэгэхээр ер нь G-time-ийн хохирогчд гэсэн бүр ийм бүлэг одоо цахим хуудсанд байдгийн бэлээ. За ер нь аль тэрийг бол хэд удаа миний хувьд бол харж байсан. За ер нь сүлжээний бизнесийн хохирогчд яг хэд орчим насны ер нь
хүмүүс байдаг юм болоо. Одоо тэрэн дээр танд хийсэн судалгаа байгаа юу? За ерөнхийдөө ингээд анзаараад үзэж байхад бол за энэ Монгол Улсын хуулиар хүрээтэй олон шатлалт маркетинг пирамид тогтолцооны замаар үйл ажиллагаа явуулахын одоо энэ залингийн тийм ээ одоо энэ гэмт хэрэгт оролцож байгаа хүмүүс бол одоогоос 2 жилийн өмнө бол тэрнээс өмнө дундаж болон дунджаас дээш насныхан. За хүүсээр нь ялгарлаад үзэх юм бол эмэгтэйчүүд бараг 80% байдаг байсан. За сүүлийн 1 жил гарангийн хугацаанд амар хэлбэр замаар мөнгөтэй болох сонирхолтой зөв зүгээр сууж байгаа сайхан амьдралд хүрэлцэх хүсэл сонирхолтой залуучууд хит олширсан. Өөрөлд нь сүүлийн жил гарангийн хугацаанд ингээд ажаад ингээд хараад байхад бол дандаа залуучууд 16-аас дээш 25 хүртэлх насны. За бас л хүүсээр нь ингээд аваад үзэх юм бол нэг ямар ч байсан 51% нэмэгтэйчүүд юм. Ингээд харагдчих байна. Энд чинь одоо нийгэм бол одоо үндсэндээ нийгэмд бол одоо тэгэл алс ирээдүй бол ямар шиг байх их л эвгүүл байр суурийг бол бий болох юм бол харагдаад байгаа юм л да. Ер нь сүлжээний бизнес хэвчлэн одоо эдийн засаг хүнд байгаа ядуу буруу орнуудад те хөгжиж байгаа орнуудад их дэлгэрдэг гэж яриад байгаа. Энэ ер нь их үнэ юм. Одоо жишээ нь хэд өндөр хөгжилтэй орнуудад сүлжээний бизнес гэсэн тиймэрхүү юм одоо заллин маягийн зүйлүүд болтгоо. Тэгэхээр юм л дээ. Бид нар анханасаа нэр томьёоны хувьд бол ярилцах хэрэгтэй. Сүлжээний бизнес заллин мөн эсэх гэдэг одоо өнөөдөр бид нар ингээд энэ дээр өгч явж байгаа шүү дээ. Энэ сүлжээний бизнес гэж яриад байдаг. Гэтэл энэ сүлжээний бизнес гэдэг нэр томьёо дэлхийд дээр зөвхөн монголчууд хэрэглэдэг юм аа. Өөр дэлхийн аль ч оронд та бүхэн сүлжээний бизнес гэдэг нэр томьёог сонсохгүй. За энэ бол зүгээр хар ярэ. Монголчуудын дунд байдаг. За хоёрдугаарт энэ бизнес маань өнөөдөр ингээд та бүхэн анзаардаг бол хотын төвд те томоохон өндөр ширлэн барилгуудад өндөр үнэтэй офис түрээсэлж байгаа. Тэрийг тогтчуулаад үнэн. За тэгээд нөгөө нэг тарих угаалтын мундаг хичээлүүдийг хийд одоо ордог. Одоо тухайн бараа бүтээгдэхүүнийг нь авахаас гадна тухайн сүлжээнд нисэхээс өөр аргагүй болгож шийдэж шүү дээ. Тийм хэмжээнд хүртэл суулна. Тэр үтгэл заллигч байгаа тухайн сургалтанд суух гээд өрсөн хүний хүртэл бүрэн судалцдаг болсон байхгүй. Одоогийн энэ сүлжээний заллин хийж байгаа хүмүүс. Тэгэхээр сүлжээний бизнес гэдэг, сүлжээний заллин гэдэг энэ зүйл маань тийм ээ. Өнөөдөр пирамид тогтолцоо, понцын заллин ямар зах зээл дээр илүү их явагдаж байна гэхээр нэгдүгürt ажилтгууд л ихтэй. Хоёрдугаарт хөдөлмөрийн үнэлэмж багтаа. Гуравдугаарт хууль байвч энэ хуулийг хэрэгжүүлэлт мөрдүүлдэг хууль одоо хуулийн байгууллагууд нь цөөхөн. Дөрөвдүгээрт төр байвч эзэнгүй мэт. Тавдугаарт хөдөлмөрийн үнэлэмж багтаа. Ингээд жигсаагаад ингээд бичээд байх юм бол одоо нөгөө нэг одоо би сүүлд бас нэг хэлсэн л та Монголтой адилхан юм зах зээл болж хөвөрчээд байгаа байхгүй. Ийм зах зээл дээр илүү цэцгэлдэг. Дээрээс нь амар хялбар замаар богино хугацаанд мөнгөтэй болох одоо нэг өөрөөсөө давсан хитийдсэн шуналтай хүмүүс ихсчихэд байна шүү дээ. Ямар тайлбар вэ? Энэ манай улсын хувьд бол бас энэ одоо сүлжээний бизнесээр хит удаа ингээд энэ заллим эхлэгдсэн гэдэг юм уу. Та энэ томоохон шинжтэй ийм одоо гэмтэргийн үйлдэлүүд гарчаад байгаагийн шалтгаан нь бол эрх зүйн зохицуулалттай холбоотой болчиход байгаа юм л да. Аж ахуй үйл ажиллагааны тусгай тухай хуулийн дээр маш тодорхой энэ олон шатлалт маркетинг пирамид тогтолцоог ашиглах замаар одоо бизнес эрхлэх болохгүй гэдэг ингээд заасан байгаад байдаг. За хийвэл яах юм бэ гэдэг ийм асуудал зөвхөн эрүүгийн хуулийн дээр энэ одоо арга замаар бизнес хийгээд бусдыг заллин мэхлээд хохироогоод гэмт хэрэг болох юм бол одоо энэ тохиолдолд бол цагдаагийн байгууллага энэ гэмт хэргийг одоо шалган шийдвэрлэх ажиллагаа оролцох ёстой. Угаасаа ч аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дээр бичсэн энэ одоо зүйлийн энэ зохицуулалтын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага гэмт хэрэг болохоос нь маань урьдчилаад хянаад сууж явах ийм чиг үүрэг байхгүй. Тэгэхээр хэн хянах вэ гэдэг ийм асуудал гарч ирэхээр нэгэнт одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд тэр дундаа одоо энэ үйл ажиллагаанд хяналт тавих болох үс гэж байна. Болох үс төрийн байгууллагууд нь аль аль нь одоо яг энэ
аж ахуй үйл ажиллагааны тусгай тухай хуулийн 8 дугаар зүйлийн энэ зохицуултыг өөр дээрээ наагаад яг энэ хяналтыг одоо хэрэгжүүлээд гэмт хэрэг болохоос нь өмнө ерөөсөө энэ хуулийн дээр болохгүй л гэж бичсэн бол хин нэг хохирохоос өмнө хохироогоогүй байсан ч энэ аргаар бизнес явуулж болохгүй байгаа шүү дээ. Хуулийнх нь уг зохицуулт нь бол юм. Тэгтэл энийг нь хянах бүтэц схем гэдэг юм эсвэл чиг үүрэг байхгүй байгаа учраас явсаар хагаад эн чинь ингээд хүн одоо гэдэг гэмт хэрэг болчихгүй ганц нэгэн хохирогоо тэд нар ингээд хаяал яваад байвал Монголд энэ ингээд оршин тогтнол юм гэсэн тийм. Тэгээд ингээд бөөм болоод яваад тодорхой олон хохирогч гарч ирээд тэгээд одоо гэмт хэргийн төвшөнд очихгүй бол энэ хоорондох зай чинь өөрөө зохицуултгүй хоосон байгаад байгаа учраас энэ зай дээр ингээд тоглож байгаа юм шүү дээ. За ер нь бол одоо ямар улсуудад иймэрхүү сүлжээний бизнес буюу олон шатал маркетингийн бизнес цэцгэлээд идэх юм бэ? Тэгээ яг ямар улсууд одоо гадуур одоо нийгмийн сүлжээнд эдийн засаг буурай орнуудад дийлэнх нь байдаг. Энэ ер нь үнэ юм. За түрүүний хэлсэн дээр хэд юм тоздоход хэлье гэж бодож байна л да. Нас хүүс идэргээд асуугаад байна тийм. Энийг хэлэх юм би одоо Монгол Улсын үндсэн хууль зааснаар Монгол Улсын иргэдийг одоо нас хүүсээр нь ялгарлан гадуур эрх хэрэгчлээнд нь бас ялгарлан гадуурхаагүй гэдгийг бас хэлэх нь зүг байна. Яагаад тэгэхээр яг энэ сүлжээний их тодтголтой пирамид төсөл өөрөөр аргаар үлдэж байгаа залхи гэмтрийн хохирогчийн ихэнх дийлэнх холонх нь 50% түүнээс доош эмэгтэйчүүд байж байна. Насаар наваад үзэхэр зэрэг 30-аас 50-тай орчим насны хүмүүс байж байна. Эмэгтэйчүүд яагаад ихэнх нь байгаад байна гэдээ аваад үзэхэр зэрэг за нэг хэсэг үлгээрээ тойрч суугаад нэг жоох яриа өгөл ярихаараа зэрэг нөгөө эрэгтэйчүүдээс илүү ахуй талаараа их холбогддог юм байна л да. Жишээ нь гэртээ зүгээр сууж ахаар, гэртээ хүүхдээрээ зүгээр сууж ахаар тэнд нэг аятайхан мөнгөтэй болгочих та. Мөнгө хурдан төрхөн шиг хариуцуулаад авчих тийм боломжтой бизнес гараад ирж тэнд очиж сургалтанд нь сууя бүгдээрээ гэнийг нэгэндээ ингээ урайлаад явдаг. Тэгээ мөрдөн шалах ажиллагааны явцад хоригчноос ингээ асууж тодруулахар зэрэг би шүлжээ биш гэхээр зэрэг би орцсон юм аа, элсэд орцсон юм, мөнгө өгөөд орцсон юм аа гэдэг яриад. Тэгэл бас л одоо харахаар зэрэг нөгөө хар хараараа хэлэх нөгөө тарих угаалт гэдэг юм чинь л явагдаад байгаа юм л да. Тэгэхээр интерес бол бид нар цагдаагийн байгуулагч Монголын бусад төрийн байгуулагчид энэ үйл ажиллагааг талсан зогсоох хэрэгтэй. Үүнээс иргэдэг хохирохоос урдсан сэргийлэх хэрэгтэй. За хамт амар заарсаар хэлээ. Яг энэ дээр бол тийм цагдаагийн бодлогын зүгээс буюу одоо хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж одоо хогссон иргэдийн эрхийг сэргийлэл дээр ажиллаж байна. Гэхдээ тийм оронд одоо энэ гэмт хэрэг илүү үлдэж байна. Ийм оронд энэ гэмт хэрэг илүү үлдэгдэж байна гэхээсээ илүү зүгээр одоо тухайн улсынхаа одоо иргэдийн эрх зүйн мэдлэг санхүүгийн боловсрал энийг дэвшлүүлэх тал дээр бол анхаарах хэрэгтэй. За жишээ нь одоо энэ танд амлаад байгаа энэ одоо бизнесийн энэ санаанууд нь үнэхээр үр ашигтай юу? Танд энэ үр ашгаа өгөх үү? Энэ байгууллага нь одоо тэг хэдэн жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа энэ цаана одоо жишээ нь үгдгийн Монгол Улсын хууль тогтоомжид заасан тэр үйл ажиллагааг явуулж байгаа мó одоо байгууллагын бичиг баримт нь үнэхээр үнэн зөв юм уу тийм ээ? Хуурамч бичиг баримтаар үйл ажиллагаа явуулж байгаа мó үгүй юу гэх зэрэг иргэн хүн өөрөө энэ гэмт хэргийн хохирогч болохоос маш сайн сэргийлж маш сайн одоо судалгаатай байх хэрэгтэй гэж юу нь бол үзэж байна л да. Тийм. За тэгэхээр ер нь иргэдийн мэдлэг ямар хөө байдаг талаар за иргэдээс авсан тодруулга яриад та бүхэндээ хүргэе. За энэ хөө тодруулгаараа үзсний дараа манай улсын хүн амын за ямар хөө хувь нь ямар мэдлэгтэй байгаа талаар за та бүхэн авч үзсэн үү? Үгүй шүү дээ. Үгүй. Тэр бизнес гэж бихөө. Нэг бүтээгдэхүүн хэрэгжсэн үү? Лэмч мөн тийм бүтээгдэхүүн сүлжээр авч үзэж. Сүлжээний бизнес сонирхдаггүй. Мэдгүй ямарсан нэг ихтгэл төрүүлдэггүй шүү дээ. Сүлжээ орхилам бол хэрэгжсэн. Гэтэ сүлжээгээр бол яаж байгаа өөрийн биеэр очиж байгаа л үтсэн дээ. Хэрэгэлдэг. Орхилам хэрэгэлдэг. Хэрэгжилсэн. Гэтэ зарим нь гайгүй, зарим нь тэгээд янз бүр байдаг. Үгүй үтчихгүй. Сплементрийг бол хэрэгжилж байсан л да. Гэхдээ одоо нэг тэрийг сонирхолтой шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн оны хувьд манай одоо улсад цагдаагийн газарт одоо хичнээн иргэд тэг гэмт хэргийн хохирогч боллоо гэсэн юм одоо бүртгэлтэй байгаа юм байна. За цагдаагийн байгууллагад одоо залхах гэмт хэргийн хохирогч болж буюу залхах гэмт хэрэг юу за
Цагдаагийн байгууллагууд бол 2018 оны байдлаар 5372 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2019 онд 7821 болтлоо одоо бүртгэгдэж өссөн үзүүлэлттэй байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагууд бүртгэгдэж байгаа заллах гэмт хэргийн тоо мэдээ бол одоо өссөн үзүүлэлттэй. Энэ нь бол яг энэ түрүүний бидний хэлдгээр энэ сүлжээний заллах гэмт хэргийн одоо манай улсад одоо орж ирсэнтэй холбоотой. За дээрэс нь манай иргэдийн өөртөөх нь нөгөө түрүүний хэлдгээр эрх зүйн болон санхүүгийн мэдлэг бас дутмаг байгаас өөрсдөө заллах гэмт хэргийн хохирогч болж байгаатай бас холбоотой байна. Ер нь таслан шийтгэж ялга ногдуулсан тохиолдол байгаа юу? За түрүүн хэлсэндээ тухайн үед бол Монгол Улсын эрэг боллын тусгай ангийн 148-р зөвлөж бусдын төрийн заллам эхлэх гэж байсан. Яг тэр үеийн одоо үйлчлэгчээс хүчин төгөл үргэлжлүүлсэн эрэг хуулиар бол шийтгэгдсэн шүүхийн практик ба шүүхийн шийдэх тогтоолууд байдаг. Одоо холбогдсон этгээдүүд нь иргэний хариуцлагч яг ямар шүүхийн хэмжээний ял оноосон бэ гэдэг юмуд нь байдаг. 148 дугаар зүйлийн 4-р хэсэгт бол 10-аас 15 жилийн хорхолоо оноохор хуулсан байдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгч эхэлсэн эрэг хуулийн тусгай анги заасаар бол яг өнөөдрийн байдлаар шүүхэр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдол одоор алга байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол шалгаж байгаа хэрэгүүд бол байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмтрэг үйлдэгдсэн байна гэдэг нь тогтоогдоод воркорс ялгахтан үйлдүүлээд энэ хэрийг бол одоо шүүх шилжүүлэх бэлэн болсон юм хэрэгүүд ч бас байна. Хуульч амар хатаасан. Одоо жишээ нь хэд би одоо сүлжээнд дэлсэн байгаа, сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглэсэн байгаад эрүүл мэндээр хохирлоо гэвэл би одоо танд одоо хуульчид хандаад хууль зүйн зөвлөгөө аваад тэр одоо компанитай шүүгдэх боломж байдаг юм болоо. Энэ тохиолдолд хоёр янзаар асуудал хандаж болно. Нэгдүгээрт нь бол энэ одоо хоёр төрлийн гэмт хэрэг үлдэгдсэн байх гэдэг шүү дээ. Хоёр төрлийн хууль зөрчигдсөн байх гэдэг. Нэгдүгээрт болохоор бараа одоо шаардлага хангаагүй эсвэл хүний биед одоо сөрөг нөлөө үзүүлэхээс бараа бүтээгдэхүүн борлуулсан гэдэг нь нэг үйлдэл байна. Энэ үйлдэлээр нь зөвхөн би эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө одоо энэ өөрт учирчаад байгаа хохирлоо иргэний журмаар буюу иргэний шүүхэд хандаад тухайн хуулийн этгээдийг шүүхэд хариуцагчаар татаад ингээд эрүүл мэндэд учирсан хохирлоороо нэхэмжлэх нэг ийм хууль зүйн боломж. Нөгөө талдаа эн чинь ингээд одоо чанартай чанаргүй бараа бүтээгдэхүүн зараад байгаасаа гадна нөгөө аж ахуй үйл ажиллагааны тусгай тухай хуулийн 8-1-ийн 4-ийг зөрчөөд байгаа байхгүй юу? Одоо мөрөтэй тоглоом, садар самуу өөр одоо юу гэдгийг те эднэртэй адилхан хориглогдсон аргаар хориглогдсон бизнесийг хийгээд байна. Тэр энэ нь өөрөө дахиад энээс болоод одоо эрэгүү хуулийн заллим эхлэх гэдэг гэмт хэрэгтийн төрлөө өснө гэдэг ийм хоёр одоо боломж байгаа учраас одоо иргэн энэ тохиолдолд хандхад тухайн хүний хувьд аль одоо хэлбэрээр нь шүүхэд хандах уу эсвэл цагдаад хандах уу зөвхөн нөгөө эрүүл мэндээр хохирчод байгаа хэсэг дээрээ маргах сонирхол байна уу эсвэл энэ сүлжээний бизнес эрхлээ дээрэс нь хүн эрүүл мэнд хохироод байгаа учраас энийг бүрэн хаалгах сонирхол байна уу гэдгээс хамаарат жишээлбэл бид нар өмгөөлөгчийн хувьд бол тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэл сонирхол аль хүртэл явах сонирхолтой байгаа. Юун дээр гол өөрийнхөө хохирлыг тооцоод байгаа гэдгээс хамаарат саяны хоёр аргачлалын аль нэг нь магадгүй аль алийг нь зэрэг одоо маргаад явах юм болж байгаа боломж ч байгаа. Тэгэхээр судлаач Чимэн тамбын байр суурийг сонсон юм дээр. Тэгэхээр энэ хэдийгээр Монгол улсын хуулиар хориотож байна. Одоо чинь тухайн одоо сүлжээний компани бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад хэрэглээд эрүүл мэндээр хохирчлоо. Энэ талаараа ингээд хууль шүүхийн байгууллагт тийм ээ өргөдөл гомдол гаргалаа гэдэг ингээд үцгэд. Энэ дээр эргээгээд нөгөө бараа бүтээгдэхүүн сурталчилж зарсан сурчлагаас эхэлнэ л дээ. Тэр хүн юуг одоо сурталчилсан. Тэр сурталчсныхын дагуу мөн байна уу биш байна уу? Явандаа тэр нь худлаа болж өрдөг тийм ээ. За ингээд компани дээр асуудал үүсгээд тухайн сүлжээний компани дээр асуудал үүсгээд одоо хууль шүүхийн байгууллагад асуудлыг өгдлөө гэж бодъё. Зүгээр төсөөлөе л доо. Тэгвэл тухайн компани чинь дистрибьюторын дүрм журам ёс зүйн кодекс гэдэг зүйл байдгийг. Ямар ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа. Тэрэн дотор хэд хэдэн хатуу зүйлүүд байдаг. Жишээ нь ямар ч иргэн ямар ч хүн тухайн компанийг аль ч зах зээл дээр төлөөлөх эрх байх гэдэг хагаа ийцэн гэдэг. Хоёрдугаар тухайн компани бараа бүтээгдэхүүнийг худал хуурмаг сурталчлагаагаар сурталчлахыг хориглоно гэж заасан байт. Тэр чигтгээл тухайн сүлжээнд элсэн мөртлөө өөр сүлжээний компанид
элсхийг хориглоно гэж хүртэл заасан байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр яадаг вэхээр магадгүй одоо тухайн хүн бараа бүтээгдэхүүн хэрэглээд одоо юу гэдэг хохирогч болоод тухайн компани дээр өргөдөл гомдол гаргалаа ч гэсэн компани хариуцагч болохгүй. Харин тэр бүтээгдэхүүнийг танд хуурамчаар сурталчилсан хүн чинь хариуцагч болно. Тухайн хариуцагч болоод үлдэж байгаа нөхөр чинь тийм ээ тухайн компаниа дүрм журмаа зөрчсөн гэдгээр хөөгчтэй юм аа. Тэгэхээр энэ маань компани дээр буудаггүй. Зохицуулт нь ингээд явчихдаг. Нэг хоёрдугаар бас энэ дээр нэг зүйлийг хатууд одоо тодтож хэлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол улсын бүртгэлийн ерхий газарт олон шатлалт маркетинг болон пирамид тогтолцооны замаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл. Өөрөөр хэлбэл сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгоцсон нэг ч тохиолдол алга. Хоёрдугаар бас дахиад дээрэс нь эрүүл мэндийн яамнаас ямар ч сүлжээний компаниг зөвшөөрсөн тохиолдол байхгүй. За бас нэг зүйлийг хэлээ. Мэргэжлийн хяналтын газраас одоо ерөнхий газраас те тухайн бараа бүтээгдэхүүнүүд гэрчилгээ зөвшөөрөл авсан гэж ярьдаг. Гэтэл тэр нь тухайн компани Монгол улсын хил гайлаар импортлж оруулж ирэх зүгээр жагсаалтанд оруулсан л бүртгэл төдийх байхгүй. Тэр гэрчилгээгээр бусдад одоо манайх энүүгээр зөвшөөрөлтөй баталгаатай гэж сурталчилсан хүртэл хориотой байд юм билээ. Ингээд энэ болгоны ингээд шүү тунгаагаад үзэх хүсэн ч үсээгүйч зохион байгуулалттай залилангийн гэмт хэрэг гэдэг зүйл чинь бол өөрөө гарч ирээд байгаа юм аа. Анханасаа санаатаагаар үзчихэж. Тэгэхээр хошууд цогцойхон байр суурь илэрхийлээ. Ер нь манай халдын ёсны зөвшөөрөлтэй гэд тэгээд байдаг шүү дээ. Энэ ер нь үнэн байдаг юм. Одоо чимэд дамгоо хэлж байгаагаар бол худлаа яриад байдаг юм байна те. Ерөөсөө л худлаа залилангийн шин чанартай байгаа юм шиг. За мөнгөн байцаалтын явц чалгаж тогтоогдсноор бол за олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэд өөрсдөө нэгдүгээрт илэрхийлээд байдаг. Гэтэл тэрийг үзэхээр Монгол улсад бүртгэлийн юмнуудыг үзэхээр үйл ажиллагаа явуулах тэр зөвшөөрөл нь мөн компани дүрм мэдрийг харахаар зэрэг зөвхөн гадаад дотоод үйл ажиллагаа явуулах, гадаад дотоод худалдаа гэдэг нэршил байдаг. Яг компани дүрм дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл дээр олон шил маркетингийн үйл ажиллагаа явуулна гэсэн тийм зөвшөөрөл болоод нэг ч тийм өгүүлбэр байхгүй. Энэ бол мөрдөн байцаалтын явц тогтоогдсон зүйл. За дээрэс нь шүлжээний гихт тодтолтой энэ бизнесийн үйл ажиллагаа бол шудраг бизнес биш юм аа гэдгийг олон улсад хориглодог. Энэ бол пирамид тогтсон лөөрийн арга гэдэг. Тийм учраас энийг бас олон улсад хориглоод байгаа. Хэдийгээр манайх олон улс хүлээн зөвшөөрөгдсөн одоо өөр юу гэдгийг эргэлтийн хөрөнгөтэй бараа бүтээгдэхүүнээр гээ одоо худалдан орлуулдаг үйл төрөлд гих боловч яг энийг бол Монгол улсад хүлээн зөвшөөрөөд ч гэдэг юм уу үйл ажиллагааны зөвшөөрсөн бол хууль хэрэгцээ зохицуулт байхгүй. Аж ахуйн нэгж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар бол хэд хэдэн үйл ажиллагааг хориглосон. Тэр нэг нь бол энэ олон шил маркетинг пирамид тогтцооны өөрөөр үйл ажиллагааг хориглосон. Чимэд тамбай ямар байр суурьтай. Тэгэхээр үүнээр задлаад нэг хэдэн юм байна. Энэ өнөөдрийн зах зээл дээр те манайх зөвшөөрөлтөй баталгаатай эрүүл мэндийн яамнаас одоо тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хяналтын байгууллагаас одоо гэрчилгээтэй ч гэдэг юм те. Эдгээр сурчлагаа ингээд хийгээд ингээд бараа бүтээгдэхүүн нөхөн харахад ингээд татвараа төлөө те компани аж ахуйн нэгж ингээд одоо бүртгэл цэг говь цэг имэн гэсэн сайт байгаа. Монгол улстай холбогдолтой бүх бүртгэлийн систем нэгтгэсэн систем. Энэ сайт руу явж ороод та тухайн сүлжээний компанийн нэрийг хийгээд үз. Зарим нь гарч ирэхгүй. Тэр хуурамч баримт зарим нь бол хэдэн компани байна. За яг олон шатлалт маркетинг болон одоо юу гэдэг нь сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулна гэсэн нэг ч компани байхгүй. Харин гадаад дотоод худалдаа гэдэг нэрийн ард өнгөлн далдалж хуулиар хориотой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэлээд бий. Тэгэхээр эдгээр яадаг юм бэ гэхээр анх одоо юу гэдэг нь бүртгэлийн ерхий газар одоо компанийнхаа дүрм журмыг өгөхдөө компани дүрм журм дотор нь олон шатлалт маркетингаар үйл ажиллагаа явуулнаа. Тэдэн хүн хэлсэлвэл ийм хэмжээний ингэж бонус юм өгнө. Тэдэн хүн одоо бараа зарвал одоо ийм хэмжээний бонус өгнө те. Тийм огт заадаггүй. Энд бол зөвхөн гадаад дотоод худалдаа, энгийн байдаг худалдааныхаа дүрм журмын дагуу гэрчлэгийг авчдаг. Ингээ гэрчлэгээр авсны дараагаар энэ компани байгуулагдаж байна та. Тэр компанийхаа нэр дээр гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирээд нөгөө бүтээгдэхүүнөө мэргэжлийн хяналтын байгууллагад аваачаад энэ бүтээгдэхүүнийг манайх оруулж ирж байгаамаа шинжилгээ өгнө үү? Хуулинд нь байдаг. Аливаа аж ахуйн нэгж одоо бараа бүтээгдэхүүн импортлж оруулж ирэх бол мэргэжлийн хяналтын байгууллагад шинжилүүлэх үүрэгтэй. Ингээд нөгөөдхөнд нь очиод нөгөө нэг манайх баталгаатай гэдэг нөгөө нэг гэрчлэгийг авчдаг байхгүй. Гэтэл өнөөдөр байгаа бүх одоо юу гэдэг сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулж байгаа компанийнхаа гэрчлэгийг очиод үзээрэй та нар тий.
гараараа бариад үз. Нэгдүгээрт гадаад дотоод худалдаа гэдэг тийм. Ямар ч байсан олон шатал маркет гэсэн үг. Сүлжээний маркетингаар үйл ажиллагаа болно гэсэн огт байхгүй. Хоёрдугаар эрүүл мэндийн яамнаас одоо юу гэдэг юм зөвшөөрөл олгох юм. Мэргэжлийн хяналтын албанаас өгсөн тэр гэрчлэгээ чинь Монгол улсад зөвхөн бүртгэж авсныг нь баталгаажуулсан баримт юм аа. Бүх юмыг сайн гүнзгий нягтлах тусам чинь бодит үнэмдэрхийг нь та өөрөө олж харах болно. За тэгэхээр нэг ийм асуулт асууя. Сүлжээний бизнесийн олон шаталт одоо маркетинг тийм энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Энэ тал дээр манай зочид байр суурь илэрхийлээ. За би бол одоо энэ үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудал бол биш ээ л гэж бодож байна. Яг гэвэл үндэсний аюулгүй байдал гэж юу юуг томьёолох юм бэ? Энд юу юу хамаарах юм бэ гэдэг тухай бол 1994 онд батлаад 2011 онд санаж шинжилэн хариулсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал байгаа. Тэгээ энд бол яг эдийн засгийн аюулгүй байдал гэсэн ойлголт байгаа. Тэгээ энэ одоо аргачлалаар үндэсний аюулгүй байдалд одоо нөлөөлөх хэмжээнд гэдэм үү эсвэл одоо терроризмыг санхүүжүүлэх гэдэм үү мөнгө угаах гэдэм үү эсвэл Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг алдагдуулах хэмжээний санаа зорилго агуулгадаг бол энэ бол цэвэр хувь хүмүүсийн худалдаа наймааны ахуйн шинжтэй асуудал болохоос биш яваад одоо юу гэдгийг сүлжээний бизнес нь хохирол нь хамрагсан хүмүүс нь олон болоод хит их олон хүн гараад ирэхээр энэ нийгмийн ийм оргиосон шинжтэй үйлдэл үйл ажиллагаа юм шиг харагдах боловч яг цаад утгаар бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очлоо энэ асуудал бол тийм асуудал бол биш ээ гэж хувийнхаа бол хараад байна. Тэгэхээр за хашаа цогцоохон өндөө байр суурь илэрхийлээ амар заяа. За яг энэ олон шатал маркетинг пирамид төслийн лөөрийн үйл ажиллагаа бол иргэд аж ахуй нэгж хооронд үүсэж байгаа харилцаа түүнээс бий болсон иргэдэд учруулаад одоо хохиролтой холбоотой асуудал. Үндэсний аюулгүй байдлын яг юу байдгүй гэхээр хэд энэ чигсалтууд хүн ам зүй аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, зам үндээс Монгол Улсын бүрэх тусгаар тогтнол аюулгүй байдал гэдэг яг энэ хэмжээнд хөрхөөц хэмжээний хохирол болон энэ хэмжээнд занал хийж хохирол учруулж болох хэмжээний үйл ажиллагаа биш учраас энэ бол үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээний үйл ажиллагаа биш гэж үзэж байна. За таны хувьд ямар байр суурь илэрхийлэх? Миний хувьд бас цогцоохоо шуучтай нэг байр суурьтай. Яг нөгөө манай улсын хүн амынхаа тоогоороо тий хүн амын тоон цөөхөн байсан мөртлөө за сүлжээний энэ бизнес тохироод байгаа иргэдийн тоон маш их байгаа болохоор энийг хүмүүс одоо тий үндэсний аюулгүй байдалд одоо сөрөг байна л гэж үзээд байгаа болохоос шүү. Яг үндэсний аюулгүй байдал сөрөг болоод байгаа юм бол одоохондоо алга байна л та. Цагдаагийн байгууллагын зүгээс Монголын банкуудын холбоо Монгол банктай хамтраад за ятгах тусам нягтал гэсэн энийг одоо 2020 оны 1-р сарын 6-ны өдрөөс эхлүүлэн улс орон даяар явуулж байна. За энэ аяны хүрээнд бол манай байгууллагын зүгээс иргэдийн санхүүгийн мэдлэг, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нөлөөллийн маш олон арга хэмжээнүүдийг явуулж байна. За сургалт сурталчилгааны арга хэмжээг явуулж байна. За цахим орчинд одоо тий урлаг соёлын олонний танил алдартай эрхмүүдээр одоо давлгаалуулж байна. За ер нь бол иргэдийг заллим эхлэх гэмтэргийн хохирогч болохоос та маш сайн одоо сэргийлээрээ танд ярьж байгаа үйлдэл одоо танд амлаж байгаа энэ бараа материал ашиг мөнгө нь үнэхээр танд биелэгдэх боломжтой юу үгүй юу гэдгийг маш сайн нягтлаараа шалгаараа тэгээд заллим эхлэх гэмтэргийн хохирогч болохоос өөрийгөө сэргийлээрээ гэсэн энэ утга агуулга энэ чиглэлээр бол нөлөөллийн арга хэмжээг явуулж байгаамаа. За тэгэхээр нэвтрүүлгийн хад төгсгөл нэг асуу энэ бол за манай нэвтрүүлгийн эхэлсэнчлэн сүлжээний бизнес заллим мөн үү гэдэг дээр манай зочид өөрсдийн гарт байгаа картыг өргөж өөрсдийн санаа бодлыг илэрхийлнэ. За ингээд сүлжээний бизнес заллим мөн үү? За ингээд 100% саналтайгаар манай зочид өнөөдөр сүлжээний бизнес бол заллим юм а гэдэг дээр байр суурь санал бодол нэгдэж байна. За ингээд Монгол улсад сүүлийн жилүүдэд хүчээ аваад байгаа сүлжээний бизнес гэх тодтолтой энэхүү бизнес за заллим мөн хэсэг тал дээр за мэргэжлийн судлаачдаас байр суурийг нь сонслоо. Парламент лез аргумент хэлэлцүүлгийн ээлжид дугаар өндөрлөж байна.